Сүнстэй нөхцсөн хүн. 40 иргэм насны өндөр туранхай хүн орж ирлээ. Харвас хээш хаагүй ажил хийдэг болов уу? Тэр нилээд хулгас хийснэ. Сонинд сүнсний тухай бичснийг уншиж хаад тантай уулзахаар ирлээ гэхэд нь урьд суулгалаа. Тэр тухлан сууснаа. Би танд өөрийн зовлонч гэдэг юм уу, жаргалч гэдэг юм уу, ямар тач үнэн зүйл ярих гэсэн юмгээд хацрынхаа хар мингээр оролдов. Нэрээ лувсан гэсэн тэр хүн хуучин аж үйлдвэрийн комбинатын засварын газар ажиллаж байгаад даргыгаа даган нэгэн компани бараадж байгаа. Өнөө жил 41 настай уул нутг нь өвөр хангаа аймаг гин. Түүний ярьсныг соронзон хайснаас буулгаж байна. Би 27 тоодоо хотод орж ирсэн. Уул нь өвөр хангаа үнэлтэй. Нутагтаа муугүй амьдарч байсан. Хар багтаа нийлсэн ихнэр маань 7 настай хүү бид хоёрыг орхиод хүнтэй суугаа явчихлаа. Сумын төв дээр юу ч хийж сууж байх вдэ гэж бодсноо гинэ сэтгэл шолгоотон Улаанбаатар явхаар боллоо. Гэрээ зарж хэдэн төгрөг болгочхоод замын машин жаалжуул юм ачаад хүү бид хоёр хотод орж ирэхэн тэр. Нутгийн таньдаг айлтгуулаа. Бошуухан л ажил олж хийх юмсан. Орон гэртээ болох юмсан гэж бодож байлаа. Хүн амтнаас хямд төсөр байр сууц асууж явсан чинь нэгдэл сул хашаа байшингаас сураг чигтэлсдэг юм байна. Ирсээр сургалсаар яваад очлоо. Бараан захын баруун динж дээр бараг л 70 давхартай нийлжсэн газар нэг хашаа байшин байна. Хав ойрд хүн амтан орж гарч байгаа шинж алга. Хашааны нүүдийг төмөр утсаар хэрээд ороочсон байх юм. Дэрэгдэх хашааных нь айлаас асуувал эзэнгүү 2-3 жил боллоо. Чи орон байргүй ядарч явсан бол яг уу орчихгүй юу да? Хэрв эзэн гарч ирээд тиймээ элдв юм хариул хэд 3 төгрөгөл өгчих нь үз. 2 хүүхэдтэй залуу хүүхэн хархуу 2 байж байгаа л гинэтэл ачаалаад яваад өгнөлээ. Түүнээс хойш хинч үзэгдсэнгүү дээ. Тэд эргэж ирэхээсээ өнгөрсөн байхаа. Гэв. Юун аазтай ариу гэж бодоод хашааны үүд хүлсэн төмөр утсыг тайлж орвол 2 өрөөтэй өвлийн айтайхан байшин байх юм. Дэрэгдэн зуны амбаар, түлээ түлшний пин, үгүй ерөн дотоо юм алга. Хэдэн бөөрийнхий мод жаахан нүрсний хогл байна. Өвлийнх нь байшингийн дотор талыг нь бодож охоод л орчихлоо доо. Хүү бит хоёрт төмөр ор аягны өрнөөс өөр зүйл бараг үгүй. Сав суулга аяг шаазан суглуулж байгаад үгүй аргагүй айл болоодглоо шүү. Бидний хинж хөөсөнгүй хамар хашааныхантайгаа танилцаж өглөө оройд гангар унгар гин. Хүүгээд сургуульд оруулчихлаа. Өөрөө тэр үеийн аж үйлдвэрийн комбинат гэж байсан газар засварын ажил хийж хэдэн төгрөгч олдог боллоо. Биднийг орсноос хойш 1 сарын дараагаар чөтгөртэй байшингийн яриа чигтэлсэх болов. Би ч угаасаа хэр баргийн юмнаас айдаггүй хээгүү дүүхэн ир хүн. Хөдөө байхдаа адуу малд яваад аль хээр онохыг тэргэх үдэ. Зуны дэлгэр цагт бол тохмоо дивсээ твтгэд л нэг мэдгэд л өглөө болж байдгсан. Манай байшинг чөтгөртэйгээд хилцээд байх юм. Ямар айл орж ирэв гэж зориуд ир сонирхдогч хүн байна. Би бол өөрөө ёор тоосонгүй. Харин хүүдээ элдв юм сонсохгүй юмсан л гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр хүү маань хичээлээсээ ирэхдээ аваа, манай байшин чинь чөтгөртэй юм гин штэ. Тэгээд олон жил айл ороогүй юм гинэ гэж байна. Хэн хэлв гэсэн манай ангийн хүүхэд гин. Ийм хүү чөтгөртэй байшингийн тухай яраа хаяагүй дэлгэрч хүмүүс янз янзаар л ярьдаг боллоо. Айлын маань хүн сүлд нилээ тодорхой ярьж өгөв. Энэ хашаа байшин ах залуу авгаатай настай авдар хятад хүн барьсан гин. Тэднийх нэг охинтой 3 ам бүл. Охин нь 16-7 хүрч байхад гэрийн эзэн хятад нас орж хэдэн сарын дараа ихнэр нь замын жолоочтой суугаад Дорнод аймаг руу бүр мөсөн явжээ. Явхдаа хашаа байшингоо хотын 2 залуу тудалдаад эргэж санах юмгүй л болсон юм байна. Хүү охин хоёртой тэр залуучууд нүүж ирээд сайхан амьдарч байсан чинь үгүй сүулдэ еврэн нэг л байдал биш тэжээ. Нөхөр нь жолооч учраас хөдөө их явнаа. Ихнэр нь ажилгүй гэртээ 2 хүүхэдтэйгээ үлдэнэ.
Нэг өглөө залуу хүүхэн багыгаа тэрвэрчихсэн, уйлжсэн хамар хашааныхаа айлд орж ирээд шүн намайг нийгэм айлгаад байна. Яг л гэрлээ унтрахаар манай байшингийн дотор хүн яваад шал шажигнаад байх юм гин. Гэрлээ асаахаар юу ч байхгүй. Тэр хүн улам л ойртоод байна. Би айгаад унтсангүй үргэлж гэрлээ асааж байна гэх юм. Дараа нь хүүхэн хархуу хоёр хоёулаа орж ирээд бид хоёр осолгүй л орон дээрээ унтсан. Өглөө хоёулаа дэвсгэртэйгээ газар унтаж байхаа. Энэ манай байшин ерөн ч өдгөртэй болжээ. Түргэн зайлий гэсэн гин. Ингээд л хоёр залуу өгсөггүй хашаа байшингаа худалдсан чимгүй зайлаад 3 жил болж байгаа нэгэн. Би нилээн бодлоо. Бидэнд л мэдгдсэн юм алга. Өнөө чөтгөр гэдэг чинь айс хүндэл тохиолддог юм гинлээ. Надтай уулзахгүй юм байгаа өстэй гэж боддог байлаа. 3 сар хэртэ болсны дараа гинэт нэг сонио учрал болов. Нэг шөнө хүүгээ зэрэгэлдэх орон дээр унтуулчихсан байв. Би чидэнгээ унтраа чивтээ зүрмэлж байтал гинэт миний хүнжил сэвхийн сөхөгдөг шиг болсноо. Өвөрт хүн ороод ирлээ. Гүн чи юу байдаг лээ? Хүн маань ороод иргүүдээ гэсэн чинь хүүгод бол арай биерхүү иймхтэй хүн шиг юм аа. Өнөөх чинь шууд хүзүүгээр 2 гараараа тэрвэрэд авч байна. Би чи яран босоод гэрлээ асаавал юу ч алга. Хамаг би зарсхийн цочоод хачин жигтэй болж энэ одоо юу гэдэг юм бол доо. Өнөөх ч өдгөр нүү. Эсвэл би зүгдлээд байна уу? Олон хоног эмэгтэй үнтэй ойртож автаагүй болохоор зүүдл юм байна л та гэж цайруулж бодоод нилээн хэсэг чидэнгээ унтраалгүй хөвтлээ. Нөгөө орон дээр хүүгүүд хорхирхаас өөр ямар ч чимээ аниралга. Орон доогоороо хүртэл шагааж харсан. Манайд биеттэй бодтой хүн лав алга. Цаг иртэ болсны дараа чидэнгээ унтраагаад унтах гэж оролдлоо. Сэрүүн баахан байснаа хүнчлөө толгой дээгүүрээ дунтраад унтчихжээ. Нэг мэтгэд нарны талан цухуугаад өглөө болж. Энэ шүний болсон явдлыг бодоод инээд ч хүрэх шиг, зэвүүж хүрэх шиг. Энэ тухай үүдээ юм хэлсэнгүй. Үүнээс хойш нилээд хэдэн хоног хөнгөвтөр унтж зүйдээ манлаа. Юу ч мэдгцэнгүй. Би сэтгэл минь эмхтэй хүмүүсэж байгаа юм байна да. Гэхдээ ер нь нэг юмтай болдог ч юм билүү гэсэн шиг бодол толгойд эргэлдэнэ. Өвөрт өнөөхөн орсноос хойш 10 хоногийн дараа нэг шөнө унтаж байтал дахиад л хүнжилсэх хөгтөд өвөрт хүн ороод ирхий. Энэ удаа хичнээн чийгүү байсан. 50 үзгээр шийдлээ. Чармаа нүцгэн эмхтэй үе юм. Биеэр надаас арай намхан болов. Нүрийг нь тэмтэрч үзлээ. Хамар, ам, нүд бүх юм нь яг л хүнийх. Томоог их чинь 2 хүүхэдтэй юм. Ородуулж үзлээ. Эмхтэй хүнд байдаг бүхэл юм байна. Гүй сонин тэгэх мөртлөө эмхтэй хүн сэрэл сэтгэл хөдлсөн үедээ ямар байдаг яг тийм. Өнөөх эмхтэй чи миний үзүүгээр тэрвэрэд үнсээ тооцоод эхэллээ. Янагхан эмхтэй хүний үйл хөдлөл ямар байдаг яг тийм. Харин ямар нэгэн дуу шул юр гарахгүй юм. Миний үсийг 2 алгаараа ийлж хацрыг миний хэрэлэн таалж байгаад л үнсэн. Тэгээ сүулдээж бүр ирээ цээрээ алдлаа. Эхлээд бие баригдсан эвгүй байснаа сүулдээ хүүхнийхээ ихрээлэлд өөрийн ирэхгүй хөдлөгдлөөд. Өнөө бид хоёр ч хорвоогийн жаргал гэж юу байдгийг эдэлж гарлаа да. Гэхдээ яг л эмхтэй хүн. Хэд дахин дур сэтгэл хансны дараа хүнжил сэв хийснээ босоод яваад өгнө. Би гэдэг хүн гэрлээ асааж хүүхний байсан газрыг үзвэл хүн хөвдөж байсан юм гэмээр ол мөр алга. Харин дэвсгэрийн давуу ихээхэн орсон байлаа. Ингээд би нэг үл үзэгдэх хантай болсон юм да. Сүүлд айж эмээхэж болоод харин ч бошуухан гэрлээ унтрааж хүлээх боллоо. Тэр мэж миний хүснээр хүрээд ирнэ. Найланхаа хашаараа намайг шүнжин баярлуулаад үүрээр гарч өгнө. Ийхүү тэр нэгэн эмэгтэй надад би сэтгэлийн жаргал идлүүлэх болсон юм. Түүнээс хойш хантай боллий хүүхэн шуухан оролтыг гэж өөр бодогдгоо болсон. Би иж түүндээ хязгааргүй хайртай. Үргэлж хүсээд байх болсон. Гэхдээ тэгээд
Өнөөх маань сүнс нь бол сүнс. Чухам ямар амьтныхын сүнс тэгж надтай нөхцөөд байгаа бүү мэд. Ямар ч л байсан надад аз жаргал бэлгэлдэг юм. Ховор зэвэр зүдэг гутдаг цагт хоол унд хувцас хунар гэхгүй зүгээр л юм. Одоо би хизээж гэрлэхгүй гэж билээ. Г. Жамингийн 1995 онд Улаанбаатар хотод хэвлүүлсэн Сүнстэй нөхцсөн хүн номноос.